Сайн байцгаана уу хүмүүс. Өнөөдөр бүгдээрээ улсын шалгалтад орж ирдэг тэгш өнцөд гурвалжны талбай болгохтой холбогдолтой жишг даалгаврыг хамтдаа ажиллацгаая. Эхний бодлого болохоор дараах гурвалжны талбайг олоорой. Завь гурвалж нь болохоор тэгш өнцөгт гурвалжин 1.7 см гэсэн байна нэг тал нь, тэгвэл нөгөө тал нь 2.3 см гэсэн байна. Энэ тохиолдолд яаж талбайг олох юм бэ гэхлээр эхлээд үнийг яг бүтэн тэгш өнцөгтэй ингээ бодоод үзчихье. Тэгш өнцөгт гурвалжин учраас хоёр тэгш өнцөгт гурвалжин нийлүүлэхэд нэг юм талбай дүрс үүсэж байгаа шүү дээ. Тэгш өнцөг дүрс, дөрвөлжин дүрс. Тэгэхээр 1.7 см-аагаа 2.3 см-таа үржүүлье. Яагаад гэвэл бид нэр А-г үржих нь Б тэнцүү бид нэг талбайг олдог шүү дээ. Тэгш өнцөгт байгаа тохиолдолд. Тийм учраас үржүүлээд 391 квадрат сантиметр гарсан байна. Одоо үүнийгээ 2 хуваагаад 1955 квадрат сантиметр буюу Д хариултын зөв байлаа. Дараагийн бодлогын хувьд гэх юм бол тэгш өнцөгт гурвалжны талбай 35 квадрат сантиметр бол гурвалжны суурийг ол. За энэ тохиолдол бол өмнөх тохиолдлоос ялгаатай нь гурвалжны талбай мэдэгдэж байгаа. Энэ тохиолдолд яг суурийг олох байгаа. Тэгэхээр өндөр мөн өгөгдсөн болохоор хэрвээ одоо яг томьёогоо бичих юм бол талбайгаа олохын тулд суураа өндөртөө үржүүлээд 2 туваах хэрэгтэй. Тэгвэл бид нэр суурийг олох хэрэгтэй учраас томьёогоо оруулаад 2-ыг үржигдэх талбай хуваадаг нь өндөр. Буюу суурьгаа 2-ыг үржигдэх нь 35 буюу талбай хуваадаг нь 7 гээд 7-ыг хуваадаг нь 7 буюу 10 см гарч байгаа юм аа. За тэгш өнцөгт гурвалжны онцлогийн талаар хэдүүлээ нэг ярилцъя л да. Нэг өнцөг нь яг 90 градус байдаг. Мөн 3 дахь хамгийн урт талыг нь гипноз гэж нэрлэдэг. Суур болоод өндрийг нь катет гэж нэрлэдэг байх нэ. За баярлалаа. Баяртай хүмүүстээ дараагийн хичээлээр дахин уулзцгаая.